Сайн мэцхан үзэгчтэй. За буян тухай спортын ордонд Монгол улсын спортын төвхөнд анх удаа Олимпийн эрх олгогчлоод сонгол бүхийн тэмцээн зохион байгуулагдаж байгаа. За дэлхийн бүхийн нэгдсэн холбооны удирдлагууд энэ тэмцээнд бүгд хүрэлцэн ирсэн. Та бүхний цаг мөчүүдээс дэлхийн бүхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лаловичтай уулзах гэж байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Монгол улсад та анх удаа ирж байна уу? За дэлхийн бүхийн нэгдсэн холбоо энэ оны бас хамгийн чухал тэмцээнээ манай Монгол улсад зохион байгуулах эрхийг өгсөн. Ямар гол шалтгаан байсан бол гэдгээс ярилцлага эхлэе. Тийм ээ. Энэ миний Монгол улсад ирж байгаа анхны ажил. Дэлхийн бүхийн нэгдсэн холбоо энэхүү чухал тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монголын чөлөөт бүхийн холбоонд өгсөн шалтгаан гэвэл бидний итгэл юм. Монгол улс Монголын чөлөөт бүхийн холбоо энэ тэмцээнийг маш өндөр түвшинд зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байсан. Ер нь өндөр түвшинд зохион байгуулах шаардлагыг бид байнга тавьдаг. Одоогоос 3 жилийн өмнө бүхий спортыг Олимпийн хөтөлбөрөөс хасах тухай яригдж эхэлжсэн. Тэгээд яг тэр цаг мөчид та дэлхийн бүхийн нэгдсэн холбооны одоо ерөнхийлөгчөөр томилогдсон. Тэгээд маш чухал хариуцлагатай үед энэ албыг авсан маш шахуу ажиллах шаардлага гарсан болов уу гэж бодож байна. Тийм ээ. Би их хүнд үед нь дэлхийн бүхийн нэгдсэн холбоог авсан. Манай бүхийн спортод бодит аюул учирсан хүнд цаг үе байсан. Гэсэн ч дэлхийн бүхийн нэгдсэн холбооны гишүүн улс орнууд бид бүгдээрээ ив нэгдэлтэй байсны ачаар өнгөрсөн хугацаанд тэмцээнүүдэд амжилттай зохион байгуулж өнөөдрийн түвшинд хүрлээ. Одоо ингээд харахад тэр хүнд хэцүү үе их олон жилийн өмнө байсан юм шиг санагдаж байна. Өөрөөр хэлбэл их хурдан мартагджээ гэж болно. Бүхийн спортыг шинчилэхийн тулд бид өнөөдөр ч гэсэн их зүйлийг хийх шаардлагатай байна. Өнөөдөр бид энэ спортыг хөгжүүлэх яг л зөв зам чигээ олсон гэж бодож байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийн бүхийн нэгдсэн холбоо амжилттай ажиллаж олон улсын олимпийн хөтөлбөрөнд алдсан тэр байр сууриа бас баг багаар нэлээд өндөр түвшинд ахицтайгаар одоо ахиулж амжилттай ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд яг дэлхийн бүхийн нэгдсэн холбооны тэр одоо ажилласан гол баримтлсан гол бодлого нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд юу байв? Одоо яг энэхүү амжилтыг бас хэрхэн гаргав? Чөлөөт бүхийн спортыг зуны олимпийн наадмын хөтөлбөрт хэвээр нь үлдээхийн тулд бид тусгай стратеги шинээр баталсан. Хамгийн гол нь манайх шиг ийм мэрэгжлийн спортын холбоод олон улсын олимпийн хороотой нэгт хамтран ажиллах хэрэгтэй. Дэлхийн бүхийн нэгдсэн холбоо олон улсын олимпийн хороотой хамтрагчид. Бид орчин үеийн засаглалыг төлөвшүүлэх зам дүрм журмуудыг дагах ёстой. Ингээхийн тулд бид эхлээд холбооныхоо засаглалыг өөрчилсөн. Илүү ил тод нээлттэй болгосон. Эцэст нь бид нэг л зүйлийг ойлгосон. Бид зөвхөн тамирчид болон энэ спортын хөгжлийн төлөө л ажиллах ёстой. Энэ бол бидний философи. Үүнээс өөр философи байх ёсгүй. Бид зөвхөн тамирчдын эрх ашиг болон энэ спортын хөгжлийн төлөө ил тод ажиллах ёстой. Бүхий спортыг олон нийтэд сурталчлан таниулах, за багаар алдчихсан тэр нэр хүндийг эргүүлэн олохын тулд бас тодорхой хэмжээнд олон өөрчлөлтүүдийг хийсэн. Тэднийг нь бол яхаарахгүй тамирчид болоод шүүгч нарын хувцсыг за дивжээгээ өөрчилсөн гэх мэт өөрчлөлтүүд байсан. Тэгээд цаашдаа бас тамирчдын хувцас өмсдөг зэрэгөө өөрчлөгдөн гэсэн юм мэдээлэл байгаад энэ хэр бодтой байгаа вэ? Дээрээс нь энэхүү өөрчлөлтүүдийг хийснээр одоо яг хүсэж байсан хүлээж байсан үр дүндээ хүрч чадсан уу? Yes, we have to be ready for, as I said, for the future. Дэлхийн бүхийн нэгдсэн холбоо ирээдүйнхээ төлөө ирээдүйд бэлэн байх ёстой. Мэдээж хэрэг холбоогоо төлөөлөх брэнднэр таних тэмдэг өнгө зэрэг зүйлсийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Мөн төв болон дэлхийн тэмцээний авраг шалгаруулах тэмцээн гэх мэт том тэмцээнүүдэд тус тусад нь өөрсдийн гэсэн сүлд дуутай болгосон. Манай холбоо тэмцээнүүдэд аль болох олон хүнд үзүүлж үзэгчдэд сонирхолтой байх талаас нь нэлээд анхаарч байна. Тодруулах юм бол тэмцээний харагдах байдал үзүүлэх хүртээмж тал дээр илүү ажиллаж ахиц гаргасан гэж бодож байгаа. Тухайлбал дэлхийн бүхийн нэгдсэн холбооны албан ёсны вебсайтаар болж буй томоохон тэмцээн оролдооныг шууд дамжуулж үзүүлэхдээ
өндөр наривчлалтай HD дүрс 4G технологиг нэвтрүүлэн ашиглаж байна. Тамирчдын өмсгөл, шүүгч нарын хувцас өөрчлөгдсөн. Шүүгч нар л гэхэд өмнө нь их албаны маягийн загвартай хувцастай тэмцээн шүүдэг байлаа. Та бүхэн мэднэ. Шүүгч нар дивжэн дээр сууж, босож хэвтэх шаардлага гардаг. Тиймээс шүүгчдийн хувцасны шинжилсэн загварыг илүү спортлог хэв шинжтэй болгож өөрчилсөн. Энэ мэтчлэн шинжиллүүдийг бид хийсэн. Цаашдаа ч хийх болно. 2017 онд та бүхнийг илүү их гайхшруулна. But we are not finished with the changes. We will surprise you in 2017 again. Бүхий спортыг дэлхийн нийтэд олон үзэгчид сонирхогчдод үзүүлэх тэр дотроо телевизээр одоо шууд үзүүлэх тал дээр бас ямархуу ахиц өөрчлөлтүүд цаашдаа хийгдэх бол зүгээр одоо жишээлбэл жудо бүхийн тэмцээн уралдаан олон улсад маш олон зохион байгуулагддаг. Тэгээ Монголд бас энэ чөлөөт бүх сонирхогчид маш олон байдаг. Тэгээ болж байгаа тэмцээн харьцангуй цөөхөн болоод байна уу да гэсэн бодол байдгийг. Цаашдаа зүгээр болж байгаа тэмцээний нөгөө хуваарийг арай нэмэгдүүлэх тал дээр, дээрээс нь дэлхийн нийтэд байгаа одоо тэр олон энэ бүх сонирхогчдод үзүүлэх тал дээр ямархуу агц гаргаж ямар өөрчлөлтүүдийг хийх бол. Зарим үндэсний холбоод биднийг хэтэрхий олон тэмцээн зохион байгуулдаг гэж ярьдаг. Гишүүн холбоодын тамирчид дотоодынхон тэмцээнээс гадна Олимпийн эрх олгох гэгчлэн ер нь олон тэмцээнд оролцдог. Маш их ядардаг гэдэг. Тухайлбал өнөөдөр Улаанбаатар хотод болж байгаа Олимпийн эрхийн тэмцээний дараа л ихэд ердөө 14 хоноод дараагийн эрх олгох тэмцээн Туркийн Истанбул хотод болно. Мөн Тэвүүдийн аврах шалгаруулах тэмцээнээс гадна 5-6 дугаар сард дэлхийн цомын тэмцээнтэй. Тийм учраас тамирчид том тэмцээнд бэлэн байх шаардлагатай. Монгол улс бол олон улсын тэмцээн хүлээн авч амжилттай зохион байгуулад эхэлчихсэн. Ирээдүйд зохион байгуулах олон улсын тэмцээнийхэн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэмцээн хүлээн авч амжилттай зохион байгуулах нь бүхийн төдийгүй дэлхийн спортын ертөнцид Монголын дүр төрхийг илүү тод харуулах болно. Дэлхийн аврах шалгаруулах тэмцээн сонгомол за чөлөөт бүх эрэгтэй эмэгтэй гэдгээрээ бүгдээрээ тусдаа явагдахаар яригдж байгаа гэж хэлсэн энэ тал дээр ямар мэдээлэл байгаа л. Yeah, this is something that we are considering very much and we will probably change the format of the Greco-Roman after the games. Бид яг энэ асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж нухацтай ярилцж байна. Ер нь бол сонгомол бүхийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хэлбэр өөрчлөгдөж магадгүй. Мөн чөлөөт бүх, сонгомол бүх эрэгтэй, эмэгтэйгээр нь ангилж өөр улсад зохион байгуулах асуудал хэлэлцэх түвшинд яригдж байна. Мөн бид шүүгчдийн оролцоо, үүрэг хариуцлага дээр нэлээд өөрчлөлт хийж зохион байгуулалтанд оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Түүнчлэн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг зарим улс бүс нутгийн үндэсний бүхийн уламжлалтай нь холбож зохион байгуулах бодол бий. Өнгөрсөн 2 дугаар сард Туркийн Истанбул хотноо дэлхийн бүхийн нэгдсэн холбооны маш том их хурал болсон. Энэ үеэр улс орны үндэсний бүх чөлөөт бүх хоорондын уялдаа холбоо нөлөөллийн талаар гишүүн холбоодын төлөөллүүд илтгэл тавьж оролцсон. Тэр үеэр биднийг дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Тэгэхээр дэлхийн бүхийн нэгдсэн холбоо календарчилсан төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт тэмцээнийг зохион байгуулах талаар ярилцж байна. And to have competitions under our authority and to have competitions with our calendar. Рио 2016 зуны Олимпийн 31-р наадам эхлэхэд тун бага хугацаа буюу 100 орчим хоног үлдсэн байна. Тэгээд Олимпийн наадмын талаарх таны төсөөлөл ямар байгаа бол Олимпийн наадмын чөлөөт бүхийн за сонгол бүхийн спортын одоо ямар онцлогтойгоор зохион байгуулагдах вэ? From the point of view of wrestling, I think Зуны Олимпийн 31-р наадам Риогийн Олимпийн чөлөөт бүхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдана гэдэгт эргэлзэх зүйл алга. Тэмцээн явагдах ордон талбайн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн. Бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна. Олимпийн тосгонч аль хэдийнэ бэлэн болсон. Спортын ордонч бэлэн болсон. Чөлөөт бүхийн тэмцээн Олимпийн наадмын 2 дахь 7 хоногт эхэлнэ. Эхний 7 хоногт нь жудогийн тэмцээн явагдана. Риогийн Олимпийн бэлтгэл ажлын явцад зарим спортын төрлүүд дээр асуудал үүсэж байгаа юм байна. Харин манай спортын хувьд ямар ч асуудал байхгүй. Бэлтгэл ажил хийгдэж байгаа гэдгийг хэлье. A lot of concerns for wrestling
But as an IOC member, I have some concerns for other sports. Та бол олон улсын олимпийн хороонд сонгуульт ажилтай. За гишүүнээр ажилладаг. Өмнө нь одоо энэ дэлхийн бүхийн холбоог удирдах байсан ерөнхийлөгч нарт бол ийм алба хашиж байсан хүн байдаггүй. Тэгэхээр энэндээс юу хэлэх гээд байна гэхээр дэлхийн бүхийн нэгдсэн холбоо болон олон улсын олимпийн хорооны хоорондын уялдаа холбоо сайжирсан гэж ойлгож болох уу? Yes, it's a result of all the changes we have made to our sport and to our federation. Тийм ээ. Манай спорт өөрийн сорилтуудаа даван туулж өдий зэрэгт хүрлээ. Олон улсын олимпийн хороотой бид идэвхтэй хамтран ажиллаж байна. Би олон улсын олимпийн хорооны гишүүнээр ажилладаг. Энэ бол бидний хамтын ажиллагаанаас гадна маш том хариуцлага гэж ойлгодог. Зуны олимпийн хөтөлбөрөөс хасагдах аюул манай спортод тулгараад байсан. Үүний эсрэг хэрэгжүүлсэн бодлого нь бид олон улсын олимпийн хороотой өөрсдийнх нь дүрм журмын хүрээнд хамтын ажиллагаагаа нэгтруулж тогтмол хамтрах бодлого барьсан. Би өмнө нь танд хэлж байсан. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Ноён Томас Бах 2020 нэртэй хөтөлбөр дэвшүүлж зорилтоо тодорхойлсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд олимпийн наадам бүрийн дараа олимпийн хөтөлбөрт багтсан спортын төрөл бүр дээр үнэлэлт дүгнэлт хийж байгаар болсон. Тийм учраас ямар ч төрлийн спорт ба үргэлж шинжлэгдэж өөрчлөлт хийж байх ёстой болж байна. Бид яг л энэ замаар яв. Би олон улсын олимпийн хорооны гишүүний хувьар дэлхийн бүхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Гэсэн ч бидэнд багийн ажиллагаа шаардлагатай. Энэ бол зөвхөн миний хариуцах ажил биш юм. Дэлхийн бүхийн нэгдсэн холбооны гишүүн бүх орнуудын хамтын зүтгэл хэрэгтэй. Ингэж байж л бид бүхийн спортыг олимпийн наадамд нь үлдээж чадна. For that work, which is a teamwork from all the national federations that are members of the United World Wrestling. It's not a personal issue. It's a sign of recognition for all of them and the effort that was made to keep the wrestling on the games. Зуны олимпийн наадам спортын 28 төрлөөр зохион байгуулагддаг. Үүнээс 25 нь үндсэн 3 нэмэлт спортын төрөл гэж явдаг. Тэгээд яг энэ нэмэлтээр явж байгаа дотор нь бол бүхий спорт явж байгаа. Тэгээд магадгүй нэмэлтээр яваад байгаа нь нөгөө төгшүүрийн дохио одоо арай намжаагүй байгаа юм шүү. Ер нь хизээ үндсэн төрөлд орох боломжтой гэж та хувьдаа харж байна вэ? In December 2014 on the session in 2014 оны 12 дугаар сард Монте-Карло хотод хурал болсон. Энэ хурлаар олимпийн дүрм журамд өөрчлөлт оруулсан юм. Зуны олимпийн наадам 28 төрөлтэй байхаар шийдвэрлсэн. Чөлөөт бүхийг оруулаад 28 спорт гэсэн үг. Чөлөөт бүх одоо бол нэмэлт төрөл байхаа болсон. Бусад 27-тоогоо адилхан үндсэн төрөл гэж явж байгаа. Энэ тал дээр бидэнд айх аюул байхгүй. Гэхдээ би өмнө нь хэлсэн. Олимпийн наадам болгоны дараа олон улсын олимпийн хорооноос тухайн спортуудад үнэлгээ өгнө гэж. Хэрвээ шалгуурт нь тэнцэхгүй бол олимпийн наадмын төрлөөс хасагдах аюул бүх спортын төрлүүдэд адилхан бий. Манай спортыг бусад спортоос илүү тааруу нөхцөлд байна гэж хэлж болохгүй. So we don't have a worse position than any other sport. Та Монголын баг тамирчид Риогийн олимпиад хэрхэн оролцох бол гэж бодож байгаа вэ? Чөлөөт бүхийн тамирчид. I think that we have seen in last few years Монголын чөлөөт бүхийн хөгжил сүүлийн жилүүдэд үнэхээр эрчимтэй ахиж байна. Ялангуяа танаа эмэгтэй бөхчүүдийн амжилт үнэхээр сайжирсан. Риогийн олимпиад ч өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол бөхчүүд маш хүчтэй. Монгол улс бол бүхийн орн. Тиймээс та бүхнийг маш сайхан гэрэлтэй том ирээдүй хүлээж байгаа. Танаа тамирчид Риогоос эх орондоо медальтай ирнэ гэдэгт би итгэж байна. Will certainly bring you back a medal home. Ер нь Монгол орны талаарх сэтгэгдлийн сонсъё. Тэгээд бид бас түүхэндээ анх удаа спортын энэ том буюу олимпийн эрх олгох тэмцээнийг хүлээн авч зохион байгуулж байна. Тэгээд таны харж байгаагаар зохион байгуулалт хэрхэн явагдаж байна? Ер нь ямар хөө төвшөнд тэмцээнийг зохион байгуулж байна гэж та үзэж байгаа вэ? Mongolia is, as I expected, is a very nice country. Монгол бол маш сайхан ор юм. Би өмнө нь
Монголын тухай олон удаа сонсч байсан. Анх удаа ирлээ. Сэтгэл үнэхээр сайхан байна. Миний хувьд Монголын чөлөө төвхийн холбоонд Олимпийн эрхийн тэмцээнийг амжилттай сайн зохион байгуулна гэдэгт итгэлтэй байсан. Итгэлж хүлээлгэсэн. Монголын чөлөө төвхийн холбоо спортын яамтайгаа хамтраад энэ том тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Тэмцээний уур амьсгалыг маш сайхан бүрдүүлсэн байна. Тамирчдын өрсөлдөх нөхцөл бололцоог хангалттай өндөр түвшинд бүрдүүлж, дэлхийн бүхий нэгдсэн холбооны дүрм журмын дагуу өндөр түвшинд хийж чадлаа гэж би дүгнэж байна. Улаанбаатар хот энэ том тэмцээнийг зохион байгуулж чадлаа. With our guidelines and rules. And I'm very happy that we have such a nice competition on a very high level here in Ulaanbaatar. Таны дүгнэж байгаачлан бид манай Монголын чөлөө төвхийн холбоо Монгол улс энэ тэмцээнийг өндөр түвшинд амжилттай зохион байгуулж чадж байгаа юм чинь цаашдаа ер нь чөлөө сонгомжл бүхийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг бид хүлээн авах бүрэн боломжтой гэж та үзэж байна уу? Дэлхийн аврах шалгаруулах тэмцээн Монгол улсад хизээ зохион байгуулагдах бол? Of course. Мэдээж энэ тэмцээн монголчуудын хувьд их том туршлага болж байгаа нь ойлгомжтой. Ер нь бол дэлхийн аврах шалгаруулах тэмцээн хүлээж авах өмнө улс орнууд твийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг дараалал бий. Энэ бол илүү бодиттой логик дарааллаа гэж бодож байна. Учир нь дэлхийн аврах шалгаруулах тэмцээн гэдэг бол маш том үйл явдал. Үүнээс өмнө улс бүрийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн эсвэл насанд хүрэгчдийн твийн аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулж дуршлаг хуримтлуулж болно шүү дээ. Түүний дараа дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг авах боломжтой гэж бодож байна. Монголын чөлөө төвхийн холбоо Монгол улс олон улсын тэмцээнийг аль болох их авах тусмаа бид Монголтой холбоотой шийдвэрийг гаргахад дөхөн болно гэсэн үг. And Mongolia has an important place for the decisions that are going to be made. За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд төгсгөлд нь бас Риогийн Олимпийн өмнө тийм манай Монголын чөлөөт бүхийн багт тамирчдад хандаж бас үг хэлээш гэж хүсмээр байна. Тэгээд үүгээр ярилцлагаас өндөрлөе. My wishes will be first of all to continue to work. Өнгөрсөн жилүүдэд хамтарсан шигэ бидний хамтын ажиллагаа цаашдаа ч улам бүр батчна гэдэгт итгэж найдаж байна. Бидний хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. Бүхий спортоор амжилт гаргахын тулд хамгийн багадаа тасралтгүйгээр 5-6 жил шаарддаг. Танаа бүхчүүд маш залуудаа өндөр амжилт гаргаж байна. Цаашид энэ амжилтаа баттган ахиулж урт хугацаанд тогтвортой амжилттай байхын тулд залуу үе зөв төлөвлөгөө зохион байгуулалттайгаар бэлдэх хэрэгтэй. Риогийн Олимпиад өндөр амжилт гаргуул залуус цайн үлгэр дуурайлал болж энэ спортод олон залуусыг татан оруулж ирэх боломжтой болно. Мөн Монголын засгийн газар холбоондоо дэмжлэг үзүүлж спортын ордон байрч хүүхэд залуусыг бүхий спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж ажиллаж байгаад би баяртай байна. Та бүхэнд хамгийн сайн сайхныг амжилтын хамтаар хүсэн өрөө. Баярлалаа та бүхэнд. Making our sport more practiced in Mongolia. Thank you. Үзэгч та бүхнийг Дэлхийн бүхий нэгдсэн холбооны ерөнхийлөгч ноён Нинад Лоловичтай уулзлаа. Анхаарч үзсэнд баярлалаа.